Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ Nix-ийн нэгтлэн бодох бүртгэл програмын үндсэн хөрөнгийн өртгийн шинжилэлттэй холбоотой баримтуудтай танилцах болно. Эхнийх нь үндсэн хөрөнгийн засварын зардлыг капиталжуулах гүйлгээ юм. Ерөнхийдөө үндсэн хөрөнгийн ашиглалтын явцанд гарах зардлыг их засварын ба урсгал засварын зардал гэж ангилна. Үндсэн хөрөнгийн ашиглалтын явцад хийсэн засвар нь тухайн хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байвал их засвар гэж үзнэ. Засварын зардлын дүнгээр хөрөнгийн өртгийг нэмэгдүүлнэ. Жишээлбэл барилгын өртөгдөх, дотоод ханыг солих, хөрөнгийн томоохон эд ангийг шинчлэх болон бусад засвар дээрх шалгуурт нийцэж байвал их засвар гэж үзнэ. За жишээ нь XXX компани нь 140 сая төгрөгийн анхны өртөгтэй 14 саяын хуримтлагдсан илэгдэлтэй автомашинд 40 сая төгрөгийн өртөгтэй засвар хийсэн байна. Хийсэн засварт мотор солиход гарсан зардал нь 24 сая төгрөг, дугуй амортизатор солих, машиныг будгад зориулсан зардал нь 16 сая төгрөгийн зардал гарсан. Моторыг сольсноор машины ашиглалтын хугацаа уртсан ба бусад зардлууд нь машины хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан хийгдсэн гэвэл засварын зардал нь 24 сая, урсгал засварын зардал нь 16 сая төгрөг болно. За уг гүйлгээний дараах даасны бичлэлт хийгдэнэ. За энэ жишээгээ програм дээр бүүнөд туршиж үзцгээе. Үндсэн хөрөнгийг капиталжуулахын тулд үндсэн хөрөнгийн өртөг шинжилэлт гэдэг баримтыг ашигладаг. Уг баримт нь үндсэн хөрөнгө болон бид бус хөрөнгө дэд системийн навигац самбарын үндсэн хөрөнгийн шинжилэлт гэх зэс рүү орж үүсгэнэ. Баримт нь дараах байдлаар харагддаг ба бусад баримтуудтай ажиллаар толгой болон хүснэгт хэсэгтэй. Баримтын толгой хэсэгт өөрчлөлт хийгдэж буй үндсэн хөрөнгийн үйл явдал болон үндсэн хөрөнгийн шилжилтийн зүйлүүдийг бүгэлж өгнө. Нэмэлтээр үндсэн хөрөнгөө газар нэгжээр салган бүртгэдэг тохиолдолд үндсэн хөрөнгийн байршил гэх талбарт мэдээлэл оруулдаг. Хүснэгт хэсэгт нь үндсэн хөрөнгө, татврын бүртгэл, материал, бусад гэх хэсгүүд бий. Үндсэн хөрөнгө гэх хэсэгт өртөг шинжилэл хийгдэж буй хөрөнгийг зааж өгнө. Хөрөнгөө сонгоход түүнтэй холбоотой мэдээллүүд нь автоматар бүглэгддэг. Үүний дараагаар материал болон бусад гэсэн хавцуудад үндсэн хөрөнгийн өртөг шингээгч өгөх бараа материал болон бусад зардлуудаа бичиж өгдөг. Бидний жишээгээр бид кредит талдаа мөнгө хөрөнгө дансыг харьцуулж өгөх учраас бусад гэсэн хавцад мэдээлэл оруулна. Бусад гэсэн хавц руу орж байгаа айд давчийг дарж шинэ мөр үүсгээд талбаруудад мэдээлэл оруулна. Энэ мэдчлэн ямар гүйлгээ байгаагаас шалтгаалan бусад аль эсвэл бараа материал гэсэн хавцанд мэдээлэл оруулна. Мэдээлэл оруулж дуусны дараагаар буцаж үндсэн хөрөнгө гэдэг хавц руугаа ороод дүн тооцох гэх товчийг дарна. Энэ товчийг дарахад бараа материал болон бусад хавцны нийт дүн тооцогддог. Хамгийн сүүлд нь баримтаа баталгаажуулна. Өнөөдрийн танилцах дараагийн баримт нь үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ баримт юм.
Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний давтамж нь тухайн үндсэн хөрөнгийн бодит үнцний өөрчлөлтөөс хамаардаг. Бодит үнц эдэн гэдэг нь холбоогүй талуудын ажил гүйцэтгээгээр зохиох мэдлэгтэй арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солиход эсвэл үр төлбөрөөр тооцож болох дүнг хэлнэ. Үндсэн хөрөнгийн бодит үнц нь санхүүгийн тайлангийн өдөр тухайн хөрөнгийн зах зээлээс олж авч болох хамгийн үндэслэлтэй үн юм. Бит бус хөрөнгийн бодит үнц нь мэрэгжлийн хөрөнгийн үнэлгээчийн тогтоосон зах зээлийн үн байдаг. Ховор борлогддог тусгай зориулалттай үндсэн хөрөнгийн хувьд бэлэн зах зээлийн үн байдаггүй учраас эдгээр хөрөнгийн бодит үнцнийг орлогын капиталжуулалтын болон өртгийн хандлагаар тодорхойлно. Үндсэн хөрөнгийн бодит үнц нь мэдэгдэхүйцээр тогтмол өөрчлөгддөг бол жил бүр дахин үнэлнэ. Бодит үнц нь үл мэдэг өөрчлөгддөг үндсэн хөрөнгийг 3-5 жил тутамд дахин үнэлнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед тухайн хөрөнгийн харьяалагдаж байгаа үндсэн хөрөнгийн ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Жишээ нь газар, барилга, тоног төхөөрөмж гэх мэт үндсэн хөрөнгийн ангиллыг үндсэн хөрөнгийн анги гэж нэрлэж байна. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг бүртгэх хоёр арга байдаг. Эхний арга нь хуримтлагдсан илэгдлийг дахин тооцох арга. Хоёр дахь арга нь хуримтлагдсан илэгдлийг данснаас хасах арга юм. За одоо жишээн дээр үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг хэрхэн их талаар харцгаая. За энэ жишээг програм дээр бүртгэхийн тулд үндсэн хөрөнгө болон бит бус хөрөнгө дэд системийн навигац самбарын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ зэс рүү орж баримтаа үз. Эхлээд баримтын толгой хэсэгт ямар аргаар дахин үнэлгээ хийхээс хооцсон. Дараа нь дахин үнэлгээ хийгдэж буй огноо болон үндсэн хөрөнгийн үйл явдлыг зааж өгнө. Үүний дараагаар дахин үнэлгээ хийгдэж буй хөрөнгийг зааж өгдөг. Үндсэн хөрөнгөтэй холбоотой ерөнхий мэдээллүүдийг бүглэхийн тулд бүглэх товчийг дараад үндсэн хөрөнгийн жагсаалтна гэж сонгоход мэдээллүүд нь орж ирнэ. Үүний дараагаар шинэ өртөг НББ гэх энэ талбарт хөрөнгийн үнэлгээний газраас хүлээн авсан шинэ үнэ зааж өгнө. Шинэ өртгөө оруулаад тооцох товчийг шинэ үнээр тооцох гэж сонгох үед мэдээллүүд нь тооцогдно. Хүснэг тисгийн тооцооны данс гэх хавцанд дахин үнэлгээтэй холбоотой данснуудаа зааж өгдөг. Уг тохиргоонд анхны байдлаар хийгдсэн байдаг ба хэрэглэгч өөрийн хүслээр өөрчлөх боломжтой.